Тэгээ энэ хөлдөө шинг орж ирсэн. Монгол улсын хэлээр. За тухайн шингэнийг одоо эрх бүхий галийн байцаагч нар одоо эмийн лабораторид өгөөд лаборатори бол энэ хөлдөө шингэн байна болохгүй гэдэг анхны хариу гаргасан байдаг. За дараа нь бол одоо ямар нэгэн арга замаар энэ хөлдөө шингэнийг одоо зөвшөөрүүлж аль биесны зөвшөөрлийг аваад худалдаанд гаргасан. Худалдаанд гаргамана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр төрийн өмчт болон хувийн эмнэлгүүдээр мөн эмийн сангуудаар энэ хөлдөө шингэн бол зарагдсан. За энэ хөлдөө шингэн нь бол судсаар хийх зорилттой. Хүний судсаар шууд шингэн байгаа. Тэгээ энэ бол байж болшгүй зүйл байхгүй. Тэгээ тухайн хөлдөө шингэнийг одоо энэ зүгээрээ гэдэг шинжилгээг гаргасан улсын шинжээч нь хариуцлага хүлээх нь битэл харин өнөөдөр бүр дарга болчихсон. Монгол улсын засгийн газрын одоо хамгийн том эрүүл мэнд эмийн чанарыг шалгах улсын байцаагч болоод явж байгаа байхгүй. Энэ нь өөрөө одоо Монголын эрүүл мэндийн салбар хэрхэн дороодсныг, хэрхэн авилгацсныг, хэрхэн одоо эмийн бүлэглэл маф өнөөдөр эрүүл мэндийн яамнасаа хайлаад засгийн газрын ордон дотор ороод ирсэн ба шүү дээ. Тэгээ ямар нөхцөл байдгийг одоо мэдэхгүй, ямар шалгуураар ясныг мэдэхгүй. Зүгээр би бол улс төрийн албан тушаалтай хүн. Тэр Өнөр баяр гэдэг ардсан намын нөхрийн толгоолж байгаа ангитлагт орсон байлээ. Тэр би бол Баасан Цэ гэдэг хүнийг ардсан намын угшилтай төрийн албаагч байна. Өнөр баярын тэр байгуулж байгаа агентлаг дотор дандаа хууль зөрчсөн ардсан намынхан байна гэдэг би удаал хардж байгаа. Одоо Монгол улсад ингээд та нар хаар одоо төрөх эмнэлгүүдэд хаар одоо өргөө амарчих дээр ихэд эхний 3 сарын байдлаар 20-од нэрээ амьсаа алдсан ба шүү дээ. Энд чинь Монгол улсын иргэн ямар журмаар яагаад амьнасаа алдчихад байгаа юм бэ гэдээ өргөө дотор ажиллаж байгаа одоо шудраг залуучууд нь шүглүүлээгээд байдаг. Энэ дээр хяналт шалгалт байдгүй. Тэгээ би сонсоход одоо нөгөө эмийн бүлэглэлийн Баасан Цэ чинь өнөөдөр өргөөг өөрөө шалгах гээд очиж явж байгаа хөөхгүй. Тэг сонсох мэдээлэл ирж байна. Тэгэхээр энэ хүн шудраг одоо ажиллаж шудраг дүгнэлт гаргана гэдэгт бол би бол эргэлзэж байна. Дээр нь Монгол улс ч хуультай хил гайлаар хатгалал тээвэрлтийн журам зөрчиж орж ирсэн эмийн хэрэгсэл туслын шингэн битийл хоол хүнсэн дээр хүртэл журамтай. Тэр журмаар одоо яах ёстой вэ гэвэл одоо 20 тонны 40 тонны контейнерт орж ирсэн хүнсний бүтээгдэхүүн байлаа, эмийн хэрэгсэл байлаа гэхэд одоо Монгол улсын галийн байцаагч нар дээж аваад шинжилгээнд өгөөд эрх бүхийг байгуулгана одоо юу гэдэг хөлдөө гадна байдлаасаа харагдах байдлаасаа байж болон дотор одоо шинжилгээ хийж болно тий. Хууль зөрчсөн Монгол улсын стандарт нийцгүйг бүгдийг нь устгах ёстой. Нэг бол үйлдвэрлэгч рүү буцааж явуулах ёстой. Тэгтэл өнөөдөр оруулж ирсэн компани ч нөгөө шинжилсэн шинжээч ч гэсэн тийм ээ хөлдөө байсан юм а тэгээ гисцэн. Тэгээ бид нар худалдаанд гаргацсан гэд ярьж байгаа нь энэ өөрөө маш ноцтой асуудал. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал байхгүй. Дээр нь нэг одоо үг хэлэхэд бүдүүлэг сонсогдож магадгүй. Одоо хүмүүс нохоонд хүртэл хөлдөө хоол өгөхөө болцсон шүү дээ. Юун хүний судсаар хөлдөө шингэн цацах тийм ээ? Хөлдөө шингэн хийх энэ бол маш ноцтой асуудал. Дээр нь бас дараагийн ноцтой мэдээллүүд бас орж ирж байгаа бид нар тэр няраа болон бага насны хүүхдэд өгдөг D витамин мөн одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд улсын хэлээр хөлдөө орж ирсэн. Хөлдсөн орж ирсэн. Хадгалалт тээвэрлтийн горим зөрчсөн. За энэ хүү бүтээгдэхүүнүүд бас одоо янз бүрийн одоо арга саам хэрэгжилж хагаад Монгол улсад зарагдах хүлээн зөвшөөрөгдөх тэр эрхийг авцсан гэсэн мэдээлүүд ирж байгаа. Бид нар бол одоо Монгол улсын галийн ерөнхий газарт асуулга тавьсан байна аль биш. Гэхдээ ер нь бол эн чинь устгалд оруулах ёстой юмыг байдаг тийм ээ. Бид нар өнгөрсөн яг 1 жилийн өмнө эмийн сонсгол хийсэн. Эмийн сонсгол дээр байсан тэр нотлох баримтны шинжээч нарын гарсан дүгнэлтийг прокурорын байгууллага сонссон, авилгатай тэмцээн газар сонссон, тухайн үед галийн ерөнхий газраас эрх бүхий одоо улсын байцаагч нар байсан ч тийм. Тэгэхээр одоо ингээд дараалан энэ орж ирээд байна гэдэг маань энэ өөрөө ноцтой асуудал. Дээр нь одоо энийг шинжилдэг шинжээч нар буруу дүгнэлт гаргасныхаа төлөө албан тушаал ахаад явж гэнэ гэж чинь энэ бүлэглэл улам хүчээ авж яана л гэсэн одоо тод нотлохоо байхгүй. Одоо ер нь бол улсын их хурлаас гарсан төр хорооны дагуу улсын их хурлаас тогтоол гарсан шүү дээ. Засгийн газарт 12 чиглэлээр үүрэг өгсөн. Тэрнээс нэг нь ч хэрэгжээгүй. Энэ нь бол өөрөө засгийн газар болон эрүүл мэндийн яам улсын их хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхгүй сүйтгэхгүй хийж байгаа асуудал байхгүй. Жишээл зүгээр ганц жишээг нь хэлэхэд хүнс эмийн лабораторийг нэгтгэхэ гэдэг тогтоол гарсан. Тэгэхэд одоо бүтэн жил болж байхад одоо хүртэл нэгтгэхээгүй явж идэг. Эмийн лаборатори, хүнсний лаборатори хоёр нь зөрчилдсөн хэвээрэл байгаа байхгүй. Өнөөдөр хуулиндаа ч байгаа. Монгол улсын хүний эрүүл мэнд тусгаар тогтнол тийм ээ. Үндэсний аюулгүй байдлыг бол одоо эрүүл мэндийн хардлагаар хариуцах хэрэгтэй шүү дээ.
Тэгэд өнөөдөр эрүүл мэндийн даатгалын санан дампуурчихсан. Яллагчаар татагдаад гэмт хэрэгт холбогдсон үнийг тэр дараагаар нь тавьчихдаг. Тийм ээ. Тэгээ эмнэлгүүд нь өнөөдөр өртөө эм тариагаа авч чадахгүй төлөвлөгөө тагалгаанууд нь бүгд зогсцсон. Дээр нь хүний өвчнийг квотогдож болохгүй шүү дээ. Танаа эмнэлэг энэ сард 10 хүн эмчилнэ. 10-аас дээш хүн эмчилж болохгүй гэдэг чинь одоо тэгээд 11 хүн яг үхэ гэж байгаа юм уу? Өнөөдөр эрүүл мэндийн даатгалаа хүн яах гэж төлж байгаа юм бид нар. Өөрийнхөө амнаас эрүүл мэндэд баталгаа үүсгэж бид нар эрүүл мэндийн даатгал төлж байгаа шүү дээ. Тэгэхэд даатгалын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан бид нар 25 оны эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөрөө урд орныхоо өрийг төлцсөн ингээд яриад сууж болох юм уу? Өөр төлдөг даатгал биш байхгүй. Өнөөдрийн тогтолж байгаа ойлгохгүй байгаа энэ одоо систем энэ тогтолцоо өөрөө энэ эрүүл мэндийн салбарыг Монголын 3.5 сая хүний амнаас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа маа. Энэ бол тодорхой асуудал.